Eyo guys. Сайн байцгаана уу? Тэгэхээр энэ удаагийн дугаараар Тэнгисийн хэрэг дээрхийн season 2-ын 5 6 дугаар ангийн recap болон review. Явах байгаа. За манай 5 дугаар анги гэхдээ өмнөх анги дээр хасагдсан Мичиг санагалцсан хонгороор эхэлж байгаа. Бас мэдээж Spark үсэх хүн хасагдчихаар эвгүүл байгаах те. Гэхдээ яг амьдрал үргэлжлэлтгээрээ үргэлжлэн болзооны шоу явдгаараа явна. Өмнө таалагдчихсэн. Золоотойгоо ерөнхийдөө болоод ярилцааж үзье гэсэн бодолтойгоо гэдгийг илэрхийлсэн. Тэгээ бусад хүмүүс маань ч гэсэн ерөн жоохон хүмүүс маань хасагдсан болохоор хоосон мэдрэмж төрөөдэн гэдэг гэж хэлжсэн те. За тэгээд энэ дугаар дээр шинэ оролцогч орж ирсэн байна. Эхний оржсон оролцогч болохоор төгөлдөр Trey гэдэг очтой. 27 настай Канадад амьдардаг IT инженер гэж байгаа тийм. За тэгээд айгүй тийм эерэг үзэлтэй булчин шөрмөс нь зангирсан шулуун шудрах тиймэрхүү залайсан те. Зүгээр ингээл байж байгаа нь бүр ингээд 6 булчин амар тодорч харагддаг тийм. Тэр баг нэг дээр нь хувц угаач баг өдрүүлэх шиг амар харагдсан. Тэгээ ер нь бол айгүй даруухан. Тийм дэжгүй залуу шиг санагдсан. Хоёр дахь нэмж оролцсон оролцогч нь болохоор 21 настай инх хүслэн гэдэг хүн байна тийм. Найзууд нь түүнийг Жион гэж дод. Тийм яг тэгж доддог байхаа. Тэгээ Солонгост сурдаг. Тэгээс чөлөө цаараа загвар өмсдөг өхөн гэсэн тийм. Солонгос найзууд нь л өөрийг нь Жион гэдэг л хахлаа тийм. Солонгос сурдаг юм уу? Энд чи Жион гэхээр би Солонгос сурдаг гэж бодчих. Үгүй. Зүгээр л нэр нь Жион гэдэг байхгүй. Юу яагаад Жион гэдэг нэртэй байгаа юм чи одоо. Үгүй Жион гэхээр Солонгос сурд юм баг шийдсэн шүү дээ. Ямар ч нэг оюутан тэгээд загвар өмсөх өхөн байгаа тийм. Тэгээ амар өндөр. Тийм баг метр 180. Тийм бах те. Өөрийгөө болохоор илдэг бас үнэнч гэж чухалсан те. Таалгсан залуу байх юм бол яаж хийж байгаа л өөрийнхөө болгодог. За тэгээ 3 дахь оролцогч маань болохоор бас модель охин Индра гэдэг нэртэй охин байгаа. 19 настай юм шиг байсан. Яг насаа л хэлээгүй. Гэхдээ 2018 онд 13 настай байсан гэхэр ч одоо юу вэ? 2018 онд би оюутан байсан шүү дээ. Тэгэхээр аюу жоох охин мэлээ те 19 дахь охин мэлээ. Өөрийгөө зүрхээ дагдаг гэж тодорхойлж илээ. Маш өндөр охин байсан. Нөгөө нэг Жинээсээ өндөр охин байсан. Энэ сизонд одоо оролцож байгаа хүмүүсээс хоёр дахь өндөр нөх те. Хиний цэцүүлагийн дараа чи өндөр оролцож байгаа те. Тэгээ бас аюулаг англи манглиэр ярьдаг охин бай те. It's okay bro. Sorry not sorry. За тэгээ дөрөв дэх оролцогч маань болохоор манай нацаг байгаа. 22 настай Сиднейд PR болон сэтгэл судлаар сурдаг. Айгуу тийм хөргөн спортлог залуу байсан. Тэгээд өөртөө энэ шоунд оролцохыг санал олгоод тэгээ өөрөө орсон гэсэн. Тэгээ хөрхөн инээдэг. Манай ихний одоо краш байгаа. За яг хөө тэр тараа ярья. Харахаар дургуурээд байгаа. Тэр хэсэг гарахаар ярья. За тэгээд яг манай шинэ оролцогч маань танилцуулж дуусаад яг дөрүүлээ нэг цааш арцсан те. Эсрэг талд нь хуучин оролцогч маань бүгдээрээ ингэж агсаа зогссон. Тэнгүүд нэг шинэ оролцогчтой эргэж хараа шууд нэг болзоонд авмаар байгаа хүн дээрээ очиод болзоонд аваа гэж хэлж байгаа те. Тэнгүүд Trey шууд тодыг хааж үйж байгаа. Тэгээд Жиюн болохоор төгсөөг. Индра яг өөрөөсөө өндөр ганц хүнийг те цэцүүлэг авч байгаа байхгүй юу. Тэгээ нацаг амрааг явж иж байгаа. Тийм. Тэр айгу шокинг гэсэн тий. Тий. За Trey ч баг манай тодыг ингээ авч явахдаа бүр ингээ чирээд аваа явцсан юм шиг болсон тий. Тэгэл тэр хоёр маань болзоон дээрээ хүрхрээ рүү явсан. Айгу хөөрхөн болзоо байсан тий. Тодод бол Trey айгу таалагдах шиг болсон. Trey ч гэсэн амар хөөрхөн юм хам асуугаал, яриулаад ер нь их яриаг ингээ тасралдуулахгүйгээр ингээ гоё хөвгчлөлтэй аваа явцсан. Айгу тийм мэйлдэг залуу шиг санагдсан. Тэгээ Trey ч өөрөө бас нэг чөлөө цагаараа зураг авах туфтаа гэсэн тий. Тэгээ шууд хинийг тодыг харснаа. Би чи чамааг ингээ харангуут нэг юм ангаах мангаах жоохон эмдэг юутай ойрхон байж магадгүй гэж бод. Зайлсуу бас моделийн юугээрээс сая ингээ зогсоод яг поз чарчаад энэ яг Джон сурцтай поз авч яаж яана гэж. Левичийн зургийг аваад тэгээд одоо нэг полоктой камераар зургийг авсан тий. Харин манай нацгийн амраагийн хувьд гэх юм бол тэр хоёр хийд рүү явсан байгаа. Тэгээд нацгаа айгүй хөөрхөн элен талангуу би ингээ хэдэн жилийн өмнө чамааг ингээ крашлдаг байсан болохоор эргэлзээгүйгээр чамааг сонгосон гэж хэлээл. Яг үндэ би чамааг нэг хэдэн жилийн өмнө яг Монголд амьдардаг байхдаа амар крашлдаг байсан. Тийм үү. Тэгээд чамааг энд байгааг юм мэдчихэд зүгээр ер нь бол амархан сонголт байсан тий. Тэр нь амар хөөрхөн байсан. Надад л тэгж хэлсэн амар тийм үнэнч гэх юм уу? Honest
байгааг нь илэрхийлсэн. Тийм. Надад таалагдсан. Миний бодлоор бол тэгээ залуус ч гэсэн ер нь бол зүгээр таалагч чинь тэгээ би чам крашлт гэсэн тэр шууд баг хилчүүл зүгээр. Тийм. Тэнгүүт Тийм. нөгөө хүндээ бас амар хөрхэн тогтлол ингээ үсгээд байгаа хэрэг тий. Зарим үед бол бас хэлэхгүй байсан ч зүгээр магадгүй лээ те. Нөгөө үнэ арай хитрхээ бие тоолгоод одоо юу гэж чинь. Энэ угаас л миний араас одоо яаж ч байсан те. Миний араас гүйж байгаа юм чинь гэж бодоод арай бие тоочих тохиолдол бас байгаа л да. Гэтэ энэ тохиолдол бол амраад маань бас хөөрхөн ингээд нэг юм өөртөө итгэх итгэлийг ингээ бүүст болж гисэн те. Манай амраад ч одоо барыг 4 5 анги ингээ явж байхад ерөөсөө өөрийг нь таалах хүн ерөөсөө байхгүй те. Барыг л бро хөгшөө гэ. Ирчүүдийн нэг нь болохгүй явжсэн чинь. Ашгүй нэг өөрийг нь эмгтээлэг гэж мэдрүүлэх нэг хүн гарч ирсэн. Тэгэл манай амраач гэсэн өөрөө амар ингээл аашсан амар гоё шингэрч мөнгөрэлтэй ингээл би оюун налахаа болоо. Хандрал сэргээтэй. Нэрийн ярианаас аягүй хөрхэн санагдсан надаа. Тийм. Тэгээ болзооны дараа л амраад маш их таалаг. За тэгээд болзооноос маань үлдсэн 4 болох хасаа өрн 2 тэгээд хонгор золоо 2 маань бас тэрүүхэн тэндээ бас дахиад болзоо шиг юм хийчихэд хийгээд байгаа байхгүй юу. Тэгмээд хасаа маань нөгөө стил нөгөө найраагаа явсаар л заяа. Өөрөө уг нь ингээ сүүлийн болон дээр эвгүй сэтгэлтэй үлдсэн болов надад бодгцсан байхгүй юу. Яагаад гэвэл сонь сонь нэмэрэдсэн шүү дээ. Тийм. Тэгсэн чинь мэдгүй тэр одоо ингээд камерны бичлэгнээс гадуур бас тийм чинь 24 цаг хамтаага хүмүүс байгаа шүү дээ. Тэгмүүд бас хөрхөн ингээд ярилцсан нийлээд битгүй бас дахиад тэр дахиад нийлцсэн байсан заяа. Тэгээ ууг нь миний бодлоор ингээд өрөн ууг нь илүү дажгүй салуутай явал гойс надад агаасан. Мэдгүй тэр хоёр тэгэл гоё болоод баг хосооч болцсон. Тэгэл айгу тоглоом хийгээл. Айгу тийм айгу зууцалцсан байсан шүү. Харин өрөн бас тэр интервью өгж байхдаа өөрөө тэгж хэлсэн те. Би ингээд хасаад жоон дасаадах шиг байна гэдэг. Харин тий. Хоёрын зүгээр бодлоор бол те. Өрөө чи you deserve more. Чонгээд илүү залуу ер нь бол олдсон шүү дээ хөшөө. Би тий хасаад ингээд яалт те. Мэдгүй. Тэгэл энэ хоёрыг харж лээ. Тий. Тэгээ хасаа олонгод барыг л те барыг үлдсэн болж байгаа юм шүү. Тий. Хойлож одоо баг ингээ өдөр болгон болцчихоо яач юу ийч юу. 5 хоног дарааж болцлоо энэ гэж. Яа мэдгүй энэ хоёрыг харахаар жоохон сайдлах. За тэгээд дараагийн манай болцоо руугаа эргэж буцахад төгсөө жин 2 болцоонд явсан шүү дээ. Тэр хоёр айгүй тийм сонирхолтой тийм upside down тийм музей маягийн руу орсон тий. Айгүй хөөрхөн байсан. Тэгээ манай төгсөө жин бас нөгөө нэг л 3 дахь биеэрээ ярьдгаар тий. Живний ээж сэтгэл санаар живний хувцсан өөртөө амар гоё зөксөж байна. Живний инээд нь хөрх юм. Нэрэ тоглоомч юм. Энийг хэрэг айгүй хөрх юм. Угаас хөрхөх шүү. Энийг хэрэг бүр хөрх юм. Чиний гэж хэлж чадахгүй байна те. Хөндлөөд байв л та. Түүнийгээ дээр доош. Өөрөө гэдэг тийм. Яа ядаргаад зүгээр яг юу ч хээ. Тэгтээ энэ болзоон дээр төгсөө бүр ингээ амар хичээж байгаа харагдаж байгаа. Гэхдээ бүр ингээд тасралтгүй бүр ингээд атак ер нь л явсан тий. Чи надад таалагдж байна. Чи өөртөө хөөрхөн байна. Чиний өмсөн зүйлсэн чи өөртөө гоё. Чи надад таалагдж байна. Чи өөртөө хөөрхөн нэх юм аа гэд. Нөгөө нэг живийн баг нэг юм полигдсан зараад тий. За баярлаа гэл. Тэгтээ тэгсэн ч гэсэн сүүлийн ярилцсан дээрээ живэнд төгсөө айгу таалагдсан гэдэгс. Манай төгсөө маань чөлөө баг айгу тийм өргөө өмчилж ярьж мэрэлэх шиг байсан шүү. Тэгсэн. Тэгэхээр яг энэ юун дээр шоун дээр ингээд анхны болзоонд явсан хүн айгүй чухал гэдэг нь ингээд илэрч байгаа байхгүй тий. Харин Анхны импрешн бол амар чухал. Төгсөө болзооныхаа дараа нөө интервью гэж багтаа тий. Яа би ингээд гуравчлаа. Би хин гурав байгаа гэсэн чинь Би бол тодод энэ дундаас хамиг таалагдчих охин чи гэд би шууд хэлсэн. Гэхдээ стил золоо бит хоёрын тэр дотны яриа бол миний зүрхэнд бол бас байна. Гэхдээ шинээр олцгч хурж ирээл те. Татал аваа явчлаа шүү дээ. золоо гэж авсан ой. Золоо штэ. харин бичлэгэн дээр гараагүй татн ярэ болсон юм шиг үлээ. Тэ? Нөгөө тэр яриа маань миний сэтгэл зүрхэнд ингээ байсаар байгаа ч их шиг юм. Мэдгүй одоо бид нар зүгээр одоо үзэгчдэд нэг харагдаж байгаа шинүүдээс те мэдрэмж төрсэн зүйлүүд нь бол золоод бол төгсөө ямар сонирхол байхгүй харагдсан байхгүй. Тэгээ цаагаараа мэдээж нэг камергүй үед мэдчтэй зүгээр чийлэрч байгаа үедээ юм ярьсан байж магадгүй л дээ. Гэхдээ мэдгүй надад бол золоо төгсөө хоёр хамт байна гэж ерөөсөө тэгээл нас масны хувьд ч гэсэн те. Гэхдээ төгсөөд бол дотор нь золоо байгаа л юм бэ л да. За мэдгүй юу болохыг харъя те. За тэгээд дараагийн болзоо маань интро цэцүүлээ хоёр байгаа. Тэр хоёр тийм trampoline park маягийн руу очсон те. Тэгээд хөргөм зарим марим гэдэл юм яриад. Тэгээ энэ болзоон дээр нэг онцлох юм цэцүүлээ ингээд айгүй тийм даруухан болцсон байсан. Харин цэцүүлээ бүр ингээд
шал өөр хүн болцсон байлээ те. Энэ яриаг ингээд авч яваал, Индраг ингээд яриулаад. Өмнөх хэдүүл аваад те чинийнэр Индра яасан Индра гэдэг байж нэстэ те. Тийм шүү дээ. Тэгсэн чи айгуу тийм чи тэгдэм үү те. Гэдэг тийм хөөрхөн яриулаад байгаа маань хөөрхөн байсан. Сүүл ингээд Индра өөрт нь бас нэг юм импрешн үүсгэх юм байна. Тэгээд одоо юу гэж чинь их хичээмэргүй санагдаад тэг зүгээр ахтай зүгээр танилцъя дөө гэсэн тиймэрхүү байж магадгүй. Гэхдээ үгүй байж магадгүй. Энэ Цэтүлаа хоёрын сүүлийн хитэн ангийн турш анх орж ирсэнсээ ингээд шал өөр болчиход байгаа нь ингээд анзаардаг байгаа тийм. Айгуу чимээгүй амар таалагдж байгаа. Айгуу даруухан тийм. Арай нахгүй тийм сериосны те. Цэтүлаа тэгээд Индрагаас яагаад намайг сонгосон гэж асуухад Индра болохоор те ер нь бол хаалгцсан маал гэсэн гэж хэлээгүй зүгээр ер нь бол өндөр залуу байна гэж сонгоцсон гэж хэлсэн те. Арахгүй гэсэн Индра айгүй өндөр л яваадсан л. Тэгээ өөрийнх нь тайп нь ч гэсэн өөрөөс нь өндөр тэгээд ах залуу гэдэг чсэн те. Тэгээд вилла дээр үлдсэн бас хонгор залуу хоёрын болцоога тэр хоёроос айгүй дэжгүй байгаад байгаа. Тэгээд золоо энэ дээр амар нэттэйсэн те. Яа золоогийн нүүц зүгээр л хонгорыг баг иж уучих гээд байгаа юм шиг те. Тэр нүд нь яах гээд би анх нэг золоог хэлж яхад хэлсэн шүү дээ. Нүднээсээ бүр ингэ те. Нүд нь бүр ингэ нэг зүсэж байгаа юм шиг л харагдаад би бүр золоотой ингэ ойртгож бүр айх байсан ингэ. Шууд баг нүдэрээ баг хонгорыг эзэмдээд байгаа юм уу хаашаа. Энэ хоёр ч вилладаа үлдчихэд хоорондоо ингэ бодож байгаа шүү дээ. Тэгж яхтаа мичиг бас ярьж мараа л те. Яг уу золоогийн хувьд бол ингээ найзуудтайгаа залуучууд булаацлахыг нэх гоё гэж үздэггүй. Мичи бас миний найз учраас ингээд ямархуу өрнөхүү гэж юу азанч харсан л гэж хэлсэн те. Тэгээ одоо мичи ингээ явчлаа. Надад ингээд олгогдсон боломжийг ашиглая. Нарыг жаргаж үзүүлээ. Нарыг жаргаж үзүүлэхөө. Чааг жаргаж үзүүлээ. Нар бид хоёрыг жаргаж жаргая да. Одоо нарыг ч жаргаан, чамааг ч жаргаан. Одоо хонгор минь бэлэн бай. Ингээд ярьж байхдаа ингээд ирүүн нүүр нь ингээд наруусаа шоолоод бүр ёо. Энэ эргэтэй байгаа, эмхтэй байгаа нэг ингээд ховстоод нэг ингэж наасаа шөдөлж штэ. Тэгээд байгаа бааш тэ. Хонгор ч гэсэн ер нь ховстуулаад нэг наас цааш ингээд дагаж ингээд харж байгаа л тэ. Ёо тэгээд хоёлаа нар жарахыг харъя. Би жарах чи. Яг хонгор ч гэсэн таалагдсан. Энэ хоёроос хөрхөн яаж өрнөх үү гэдэг бас их сонирхолтой байгаа. Бидад үлдсэн дөрөв манаас хөрхөн зүгээр суухгүй ч тоглоом тоглоно те. За хамгийн ихний тоглоом маань болохоор ингээд олсон даагуур явдаг тоглоом байгаа те. За энэ дээр болохоор нэг гоё болоог үү хамгийн гоё юм нөгөө өрнгийн бүдэрч унжаахаа биш үү? Өвдөлөөл унжинда. Яа, бүрсэн татаач унтаг ёо. Хүн болгоны нэг үзэх хэрэгтэй, нэг үзээгүй бол зүгээр очоод шууд үз. Үнэхээр инээдтэй те ёо. Тийм, татаас. Одоо хил дээр нас хасаа эцэг ялагч надтай шүн оостой хон. За тэгвэл золоо шууд бүр ингээд кринжлээд те. Тэгвэл би буугаад өгчээр шээ. Золоо бол үнэхээр хасаад дургу гэдэг нь бүр ингээд талтай биш бүр эсрэгээр хасаад бүр дургу гэдэг нь бол харагдаад байгаа байхгүй. Бүр ингээд хамаг байдаг зүрхээрээ хасааг бүр үзий ядаад байгаа гэдэг нь харагдаж байгаа тийм. Хасаа ингээ хэрэгцээгүй юм байна л яваад ядаргаатай. Уг надад 2 дугаар ангийн хасаа таалагдсан. Тийм. 2 дугаар ангийн хасаагийн камбэкийг хүлээж байна. За тэгээд дараагийн бас тоглоом тоглосон байгаа. Jenga тоглосон тийм. Доороо шийтгэлтэй. Тэгээ энэ дээр болохоор бас нэг онцон болоогүй яг гол юм нь хасаагийн twerk-ийн нэгтэйсэн тийм. Яг юу twerk-тэй мэдгүй. Тэгээд тиймэрхүү тоглоомнууд тоглоод түүний дараагаар болзоонд явсан хүмүүс бөөнөрөө буцаж ирээд бөөндөө хоолнд ороод ямархуу болзоонд явсан яасан хийсэн гэдгийг ингээ ярьж байгаа юм те. Тэгсэн энэ сцен дээр Тодыг ингээ цэцэлээ ингээ амар хардаад байгаа нь харагдаад байгаа те. Тийм баг маяглаад байгаарэ юм те. Яах ч явсан ухаан юм ярьчихлаа. Тод ч гэсэн баг нэг би баг өөрөө яваг намайг дагуулаа явчих штэ ухаан юм яриа л те. Зүгээр шууд хэл хэрэгтэй байхгүй юу? Чи ч гэсэн болзоонд явчаад. За тэгэл тиймэрхүү мэрэ байжсэн чинь ингээ хасаа. Манай нөгөө хасаа. Зүгээр сууж болох байсан газар те. Босож гарч ирснээр сав авснаар. Би та нарт гоё юм үзүүлэх үү? Гоё юм үзлээ. За нотно. За. Гоё. Хасаа өөрийгөө бити ингэж эвгүй байдал өөрийгөө бити аруулаад дээ. Тэгээ зүгээр ингэ чимээгүй сууж явах тийм юу нь болохгүй байгаа тий. Ингээд бийл нэг хүмүүсийн анхаарлыг татах ёстой гэдэг цаанаас нь бүр ингэ нэг үт хорхоо ингээд нэг
аруулцаад байгаа юм шиг л бүр. За тэгээд түүний дараагаар хоол идэж дуусчаад манай эд маань ингээд шоо эргүүлдэг тоглоом тоглосон. Шооны нэг шоон дээр нь болохоор үнсэх долоох гэх тийм үйлдэлүүд, нөгөө шоон дээр нь болохоор биеийн хэсгүүд байгаа тийм. Ер нь бол үнсэлтэж долоолтдаг тоглоом гэж ойлгож байна. За тэгээ эхний тоглоом дээр хонгор Индраг сонгоод тэг үнсэлцэн тийм. Энэ бол яг real franchise тийм, яг жинхэнэ яг хилээ оролцуулаад гэсэн яг тийм үнсэлтүүд байсан. Зүгээр л тэрэн дээр нууланд баарыг зүгээр л үнсгцэн байж байгаа те. Харин Хонгор хэнийг сонгох вэ гэдэг дээр золоо бас өөрийгөө сонгоч байх гэж найдажсэн юм шиг л харж ирсэн те. тэгээ манай хонгор амир джентльмен санагцсан надад. Шинэ хүмүүсээ ингээ оролцуулаад жоохон яа гэж бодсон ч магадгүй. Тэгсэн. Нэг тэгж анзаарчихсан те. Аа. Тэгэхгүй бас одоо өмнө байсан идэрэл нийлээд хоорондоо ингээл вайблаад аваад гарчаа. Шинэ оролцож байгаа залуучуудтай амар тийм эвгүй мэдэн сүрүүлэн шүү дээ. Тэгээд төгсөөгийн шийтгүүлэх ээлж дээр төгсөө шууд тодыг сонгоцсон те. Яаж байгаа тод Жиүн хоёр хоёулаа ингээд зэрэг суудсан байж байгаа. Тод руу очиод тодыг сонгосон байна. Тэгээд Жиүн энэ дээр бас жоон таалтай байдаг хэлсэн те. Боцоонд яваад снэ залуу маань ингээд өөр охиныг сонгоод шийтгэл биелүүлэхэд яг зүрхлээ ингээ палгээ явчихсан юм билээ. Жиүн угаасаа шинээр ирсэн юм чинь өмнөх нөгөө back story-г нь мэдгүй л байгаа л хальтай те. Яг хин хинт талтай гэдэг нь мэдгүй байгаа. Тэгээ өдөржингөө л баг чи надад таалагдчихин чи өстө хөөрхөн байна. Магтуулаад явж ирсэн аа. Гинт оройн өөр хүмүүсэнгүүд бас эвгүй л санагдах. За тодын ээлжиндээ Trey айгу таалагдаад байгаа штэ. Тийм болохоор ингээ хүүсийг нь долоогоо тэр хоёр бие биенийхээ хүүсийг долоолцсон доод. Долоо нэг уул. За. Үнсэс. Франы хийсэн шиг хийгээд байна шүү. Тэгээд хасаа олсхлээр живэний чихийг өстө мухадлаасан тий. Тоглоомч гэсэн нэг жоохон boundary тий. Йой. За тэгээд нацгаа маань болохоор Амрагийнхаа гоёг бол олоосон. Тэрүүгээрээ өөрийнхөө үнэн байдлыг бас дахин нэг харуулсан. Ер нь өөр ямар ч ихэнтэй баг interaction хийгээгүй те. Зөвхөн амраа гэл. Тийм. Тэр нь амар таалагдсан тий. Тэгээд Амраа ч гэсэн бас буцаагаад нацгааг сонгоод хөлийн үнсч үнсээд байсан тий. За тэгээд энэ анги маань бөөн долоолт үнсэлтээр өрнөд дуусч байгаа юм тий. Ерөнхийдөө 5 дахь анги бол дайжуулсан. Чамд ямар санагцсан? 5 дахь анги надад шинээр орж ирсэн залуус үнэхээр таалагдсан. Залуус бол үнэхээр ингээд яг өмнө нь байсан хитээсээ хамаагүй өөр тайпны арай даруухан те маш олон төрлийн сонирхолтой амар дэжгүй залуус бол гарч ирсэн. Яцсан. Октод бол мэдгүй Жиүн Индра хоёр надад нэг хайхтар бас вау тийм нэг тоглоомыг өөрчилчгөр тийм хэмжээний санагдаагүй. Тэр хоёр хоёулаа жоохон октод болохоор нөгөө үедээсээ залуусыг нь булаах ч юм уу те арай нэг тийм хурц дотлогоо хийхээргүй бол харагдсан байхгүй. Харин тий надад ч гэсэн баг дараагийн асалтаар Индра хасагдах байхаа гэж бодогдоод байгаа. Тэгээ ер нь бол одоо нэвтрүүлэг өнгөрсөн л дээ. Тэгэхээр энэ үед яг энэ 5 дугаар ангийн үеийн Жиүн бол Индра хоёрт зөвлөгөө өгөх юм бол болцоонд явсан хоёроос өөр залуус руу бас ингэ те connection үүсгэж эхлэхгүй болвол дараачийн хасалтаар бол энэ хоёр баг батаарны хасалтаар харагдсан. Заавал ч нэг хүнтэй нэг юм үүсгээд тэрийг ингээ баталж харуулж ижил энэ survival show-нд амьд үлдэх гээд байгаа байхгүй юу тий. Тэтүүлээ бол Индрад бас нэг айхтар тийм таалагц бол харагдаагүй. Тэгээ төгсөө олонгууд тодод арай илүү байгаа юм шиг байна. Тэгээ төгсөө чинь бас хэр ховромтгой байлаа санах хэрэгтэй те. Харин. За тэгээ ерөөхдөө 5 дугаар анги бол ингээд дууссан. 6 дугаар дээр маш гоё юмнууд болох байгаа. За тэгээд 6 дугаар анги руугаа орцгоё. За тэгээд 6 дугаар анги маань элчээр Trey байгаа те. Trey ихтэй айгүй бас дэжгүй залуусаа удирдаад тэгээд хөтлөөд явчихсан юм лээ те. Ер нь бол аюу дэжгүй. За тэгээд өглөөний цаг маань манай залуучууд октодтой хийж өгсөн байгаа. Айгүй хөөргөн цавьсан те. Ингээд. Тэгээ бөөнөрөө өглөөнийхөө цагаа уучаад дараа нь ихний тэмцээн болон тоглоом байгаа те. Манай залуучууд маань барилдсан байгаа. Энэ нэг айгүй гоё тийм Single Inferno-дар гарч чи тийм гоо тоглоом байсан те нөхгүй. Би барилдаанд айгүй дуртай байсан. Энэ тэмцээн дээр манай цэтүүлээ яасан. Аргагүй яг юм урт мөчтэй залуу болохоор те. Ямар ч мэх өөдөөс нь хийсэн хамаагүй зүгээр шууд гараараа түлхэл явчих жаа. Гэтэ цэтүүлээс айгүй тийм өсөлдөөнч юм байлээ те. За тэгээ хасаас айгүй тийм шазруун залуу байлээ те. Бас өсөлдөөнч бас хөөрхөн барилдсан шүү. Бараг 2 тарсан те. Тэ. Дааж маань цэтүүлээ бүр нийч унаагүй. Харин айгүй л агуулсан. Тэгээ яг хуу Trey бас яг дэжгүй барилдсан те. Тэгээ Trey бол угаасаа өөрийгөө жоохон синэд харагдсан те. Нөгөө залуустайгаа ч гэсэн яг
дотносоогүй байгаа болохоор тий. За тэгээ ялсан цэцүүлэн маань болохоор золоод шагналаа өгсөн байгаа. Аюу surprising. Тийм өнгө тодод өгөх юм болоо гэж өгнө бодоод шүү дээ. Яа тэр хардж мардажсэн болохоор Дотор ирж гэж бодоагүй. Яа тэгэхээр угаасаа өчигдөржингөө надад уурснаа илэрхийлсэн хүн байхгүй юу. Тэгэхээр надад угаасаа над дээр ирнэ гэсэн ямар ч ойлголт байгаагүй. Ирээсэй ч гэж өндөө бодоагүй. тэгсэн чинь бас хөөхөн заяа. Индра Намайг сонгоод бэлгээ өгөх байх гэж бодсон боловч тэгээгүй. Тэгээд I don't know. болцоод явчихсан болохоор. За тэгээд тэмцээний дараа бас нэг сцен гарсан те. Тэр сцен дээр хасаа өрөө хоёр бүр амар дотн байсан. Тэгэл хасаа чи өрөн дээр массаж хийж өгөөл хамтаа хөтөлцөөл дээшээ харж хөвтэйл хизээ язааны үертэх сууж үлдсэн мэс те. Яг хизээ ингэчвэ. Энэ яг нөгөө нэг камернаас гадуур яг тийм л юм болчлоо. Яг жинхэнэ хасаад манай үйл явдсан биш магадгүй. Тэг яг дасаал байгаа юм байна л те. Өөрөөсөө ер нь хасаад би жоохон дасаад байна. Ер нь эмхтэн хүн айгу дасаж дурлалт шүү дээ. Цэтүүлээ маань айгу хөөрхөн болоолаа тий. Сериосны болоол айгу хөөрхөн ярэмарэн тийм нэмэгцэгцэндээ ороод маазралт нь байхгүй бол эрэнгут манай золоод бас айгу таалагдчих эхлэдэг байгаа цэтүүлээс. Тийм золооч бас өөртөө тэр бэлэг өгөх болсон гэдгсэн чинь бас Өдрийн ирэх тусам жоохон таньж эхэлж гин гэж ойлгож гин. Эхэндээ бол сэлэмгийг бол би яг үгүй no гэж бодож исэн бол өнөөдөр яг надад бэлэг өгж байгааг нь харахад амар хөөрхөн санагдсан. тэгээ дараагийн тоглоом болохоор бид хоёрын дуртай тоглоом шүү дээ. Аха. Аягта дууны эхний 1 секундыг сонсуулаад оролцогч нар маань гараа өргөөд хиний ямар дуу вэ гэж таах тоглоом байгаа тий. Энэ тоглоом дээр бол нацгаа бүр үнэхээр алсан. Тэр идэж уус тий. Тэгээ яг сонсдог дуунд нь бол аюу тийм альтернатив тэгэл бас ер нь pop culture-тэй нэлээд ойрхон залуурч санагдчихтэй. Blur song 2. That's like, so sorry. Kendrick Lamar, all right. So Oasis Wonderwall. Айгу сайн дуу мэддэм билээ. За тэгээд бас түүний араас хонгор бас яах вэ? Дайжгүй шүү. Дайжгүй ингээл таагаа яваадсан. Төгсөө бас яах вэ? Бас дайжгүй. Өөрийгөө бол би бол дуу муу сайн таадаг. Би бол сайн гэл тэгсэн. Яах вэ? Бас дайжгүй. Бас чамлахааргүй амжилт үзүүлсэн. Тий. Тэгвэл болохоор айгу хөөрхөн тийм Монгол дуу сонсдог юм шиг байлаа. Маржингоо энэ төр гэлээ. Тий. Тоглоомын турш нацгаа ингээ амарлаг мэдээдсэн шүү дээ, тий. Тэгэнгუთ манай золоод бас нацгаа жоохон таалагддаг шиг байсан. Анзаарсан байдлаараа болвол би шинэ оролцогч эцгийг бол бас харж сонирхож эхэлж байна. Тий. Тий. Өөс нацгаа айгу гоё байсан. За. Болно бэ. Угаасаа нацгаа гоё байсан. Болно Үнтэй хич би. маргахгүй. Нацгаа хөөрхөн байсан. Тэгээ бас чүй бас орсон бол бас айгу таахаар тоглоом байх шиг үсэн те. Тэгээ манай Twitch илч болсон болохоор те энэ тоглоомыг хөтлөөд явсан. Тэгэхээр яг өөрөө оролцоогүй л те. Харин тий. Оролцсон бол гэж бас жоохон бодсон. За тэгээд мэдээж тоглоомонд нацгаа ялаад Нэг хүнийг сонгоод болцоонд явуулсан. Шагнал авсан те. Тэгээ амрааг сонгосон. Бас айгүй хөөрхөн. Яг нэг хүндэл мөр ингэ тууштай байгаа юм те. Тэгээ амраач гэсэн тэрэнд нь айгүй ингэ татагтаад байгаа болохоор тэрийг бас тэр vibe-наас ер нь бол мэдэрсэн багтаа. Хэрвээ амраа нацгаад нэг таалагдахгүй гэсэн нэг тийм хинт өгсөн бол нацгаа бол тэрийг дагуулж явахгүйсэн баг. Тэгээ амраад бол аюу таалагдаад байгаа болохоор нацгаа ингээд хоёр дахь удаага амрааг болзон дагуулж ирсэн тий. Тэгээ хөөрхөн амир тийм климор байлаа. Тэр нь кофе идүүлээд нөгөө бааснаас нь гарч авдаг. Кофе хийдэг газар очиж кофе тестинг тийм кофе амталгаа хийсэн байгаа. Тэгээ манай амраад бол бүр улам л таалагдаад байгаа. Тэн хоёрын харилцаа тэр динамик амар хөөрхөн байгаад байгаа. Тэгээ нацгаагийн байгаа байдал ийдэг. Тэгсэн мэт амар тийм chill, айгуу тийм гоё gentleman байдалтай. Ярьж байхдаа ингээд нүдрүүн ингээ хараад хөрх инээгээд байгаа нь яриаг өргөжлөхөд тухтай нөхцөл байдлыг бүрдүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр надад бүр амар дажгүй санагдсан. Би бол одоо юуг нөх вэ? Crash. Ер нь бол надад ч тэгж боддог байхгүй. Эмэгтэйч эмэгтэйч гоё даруухан humble байх л ер нь бол амар гоё хүнд байх хэвээр traitтэй тийм зан гараш. Тэгэхгүй одоо яг хасаач юм уу эсвэл цэцүүлээ эсвэл одоо төгсөн энэ чинь ингээд өөрийгөө дөвийлэхэд байхад улам тэр нь амар unattractive санагддаг. Нэг гоё ерөөсө харагддаггүй юм шиг санагдаад байна надад. Даруухан байгаад чаддаг байсан ч гэсэн ингээл яах вэ би нэг хаяа нэг оролдгоо гэл нэг тийм залуус охтууд яг цаана юм мэддэг юм шиг харагддаг байхгүй. Нацгаа тэгэд нэрнээс нь хүртэл харагдаж байгаа байхгүй те. Өөрийгөө нацгаа гэдэг намайг Nate гэж дууддаг ч юм уу. Тиймэрхүү баяр хэлж болоход байсан шүү дээ. Гэтэ ингээд өөрийнх нь нэрээр нь явж байгаа гэдэг тал дээр ч гэх юм уу. Айгу тийм яг тийм хүний өнөр үнэрцэн хүн байгаа байхгүй те. Би амар crushсан болохоор тэгт юм аа. За болно би.
Яачаад байгаа. Би ч гэсэн ер нь ийм шүү дээ. Би ч гэсэн ийм их хүн шүү Би дээ. чамаг тийм биш гэсэн. Зүгээр болцооны нэвтрүүлэг дээр ийм дүр ерөөсө гарч байгааг болохоор би бүр ингээд амар тогтлоод байгаа байхгүй юу? Жишээл надтай амар төстэй болохоор нь тэгээд Тийм яг тэгээд байгаа. Яа шүү дээ. Яа. Тэгж нэг хэлэхгүй бол тээ. Бас дээрэс нь энэ хоёр чинь ингээд насны ингээд зөрүү байгаад байгаа шүү дээ. Нацгаач одоо төгсөөтэй ер нь бол насны хувьд нэлээд ойрхон шүү дээ. Аа. Тэнгүүд өмнөх дугаард амраач нь төгсөөтэй болонд яваагүй шалтгаан арай насны зөрүүтэй санагдсан гэж хэлж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө нацгаа өөрт нь ингээд таалагдаад байгаа болохоор Тэр ерөөсөө насандаа биш байгаа даахгүй Тийм. тий. Нацгаа чи айгуу тийм mature болсон. Тэгээ яриан дээр хүртэл тэр насны зөрөө ингээд гарахгүй. Тэр нь айгуу тажгүй санагцсан. Яг тиймэрхүү яриад яваад болохоор чи амраа айгуу өөрийнхөө мэдрэмжийг айгуу тийм шударгаар ингээд хэлээд байгаа даахгүй тий. Жишээлбэл Чамайг 2 удаа болцоонд өрөхөд чам бир нь ямар санагдсан? Би бол амар баярлалаа шүү. Тэгээд надад бол өөрөө өрсөн бол би жоохон гонхгой санахад би honest. Одоо энэ энтэй гэдэг надад бол жоохон уг нь яхаа албагүйтэй. Тэгтээ дав би sad. Тэгээг бол би ч гэсэн бас болцоонд явахгүй гэж хэлж болдог байл хүдээ тий. Тэгэл би бол тэгж л хэлсэн бол таалагддаг бол Тийм. тэгж хэлж байгаагаараа чиз надад таалагдж байгаа шүү гэдэг тийм одоо батгалыг ингээ өгöd байгаа хөөхтэй нөгөө тий. тэгэхгүй одоо юу аяа л да 3 өдрөө тасаа өвлийн хоёрын болцоог бүгнээр харцгаалаа тэ хажууд нь яг хасаач гэсэн юу гэдэг чинь одоо чи өөр хүн сонгосон надаа ингээд амар тэр нь таалагдаагүй гэж хэлсэн болвол дэжгүй байх гэсэн. Аахгүй ингээд амар ерөөсөө чиний хин сонгосон надад нэг юу би нэг тоогоогүй мөөгөө те. Тэр сонь царай гаргаадсэн чинь миний шүрмс татсан бадцсан гэл. Шал худлаа нэг юм шалтгаан малтаг хэлж мэлээ л те. Тэгэхээр чи бүр ингээд ерөөсөө нөгөө хүндэж гисэн те. Нэг болвол нөгөө хүн нь за энэ ч тоо үлээж ин да гэж хэлнэ. Эсвэл за намайг ерөөсө тоохгүй мэ те. Надад сайн биш юм байна. Би ерөөсө өөрийнх нь тэнч биш юм байна гэж бодох байхгүй. Харин тэгээ хүмүүс ингээд заахан хил амаараа мэдрэмжээ ингээд хуваалцаад явал айгүй гой санагдаад байгаа байхгүй тий. За тэгээд үлдсэн эд маань болохоор бас зүгээр байхгүй ойлгомжтой. Хоёр баг болоод ийм хөзрөөр гурил ингээд зөөгөөд хамгийн их гурил цуглуулсан баг нь ялтгтэн толонд авсан маа даа тий. Пабло Эскобар гэдэг нэртэй. Тэр нэрээс гоё гэсэн бач үстэй. Тэгээд энэ тоглоом дээр зодоогийн баг ялсан байгаа. Бөөн гурил авсан хүмүүс л ерөөхдөө байсан тий. Тоглоом дээр гол онцлог юм нь юу байсан бэ гэхээр тод айгүй тийм хөөрхөн трейг ингээ хайрлаад ингээ нүрийг нь гурил төрсөн баггүй юу. Тэгсэн чи тэрийг нь цэцүүлээ харсан. За тодгой ангалцаад байгаарэ гэдэг юу. Яа, харин тий. Тэрийг жагаа тоглоомор л хийсэн тахад. Тийм л байна. Нэг тийм хардж байгаа чи шиг нэг тийм айгүй тийм мэдрэмж төрүүлсэн тий. Гэтэ манай цэцүүл амир хөөрхөн. Цэцүүл харин дэжгүй байна. Гэтэ яг тэгж хийсэн яг тод ихтэй өөрөө бас бүр ингээ хамт ингээ инээлтэд байгаа болохоор жааш үзэгчдийн харж байгаа ш тийм амар тийм гүн гүнзгийч байгаа тийм юм биш л ахал тэ зүгээр яг тэгэл хоёр талаасаа хоёлаа тоглоом дээр хүлээж аваад тийм маазрал явцсан л ахал та. За тэгээ бас нэг шинэ юм болсон нь айгүй сонир мэдээ. Трей маань өрн рүү нэвтрүүлэг болохоос сарын өмнө нэг инстаграмаар биччихсэн гэсэн. Тэр хоёр бүр хоорондоо чатлж ийсэн тийм. Бас ингээ болцгоо ямар нэгэн боломж нь бүртгэн бол чамаа болцоонд өрмөр байна гэж ярьжсэн гэсэн. Гэтэ тийм юм ингээ сэтгэлээсээ яриад байгаа штэ. Тэгсэн чи манай өөрөө юу гэсэн гэж за яг хуу заавал нэвтрүүлэг дээр ч бас болцох шаардлагагүй штэ гэж бигээд ерөнхийдөө бол нөөл гэж хэлсэн тий. Тэгээд эртхэн бас яг иймэрхүү юмнуудаа ингээд ярилцаад дотроо бас байгаа юмнуудаа ингээд ер нь ярьчвал дараа нь бас нэг юм амар юм болов гэж. Нөгөө болцоонд угаасаа амарсан юм чинь угаасаа дагуулж явна. яг бас алдгүй л дээ. Тийм ээ тийм. Яа. Яг ингээд нөгөө нэг тайм тавиагүй шүү дээ. Тийм. Тийм болохоор хэвчээч байж болохоор юм шүү дээ. Заавал энэ шоун дээр бичиж болно шүү дээ. Тэгээ Трей бол Үүлиатэй дараа нь ингээд гоё тухтай болзъя. Ингээд тодыг сонгосон гэж ярьжсэн тийм. Үүлиа бол 4-5 хоногийн турш хасаад бол үнэхээр тэгсэн байгаа юм шиг харагдсан. Уул Трей бол ажиг зол байгаад байгаа тийм. Би бол надаас дээр санагдана. Би бол Трей Үүлиа хоёрыг бол чиплнэ. Хоёулаа таач Үүлиа биш юм да. Дараагийн үзэгдэл дээр манай хоёр шинэ охин бүх залуучуудын гурд ингээд суудсан. Нөгөө залуучууд нь тэр хоёр охиныг ингээд ажлын ярилцлаганд орж байгаа юм шиг ингээд асуулт асуугаад. Энэ дээр тэгсэн чинь яг хоо ингээд л юм ярьж байгаа л та. Гол онцлог юм нь юу байсан бэ гэхлээр Жиюниг ингээд юм ярьж байсан байхгүй юу? Тэгсэн чинь хажуугаар нь төгсөө. Би ганц нэг факт хэлчихэх үү? Ярьж дуусаа. Тэгсэн чинь окей sorry гэдэг тэр жоохон awkward-тэйсэн дээ. Харин төгсөө яг нэг юм арай л жоохон байгаад байгаа юм аа. Ярьж байгаа одоо байж байгаа байдал нь те. Гол нь би
багтаа бас нэг тиймэрхүү төгсөө шиг байсан болохоор ингээ амар Мэдрээд байгаа бо. тий мэдрээд одоо тий тэрэнд нь аягүй шүүмжлэлтэй хандаад байгаа байхгүй би багтаа гэдэг нь бүр нэг 13 4 мөрөвтэй тий нэг зурсан мосонд явж байхдаа нэг иймэрхүү байсан байхгүй ингээл ерөөсөө нэг дугуй байхгүй тий нэг юм болгон дээр нэг орчих гол хүмүүс өөр юм ярьж байхад ингээ өөрийгөө бас тий гол нь ингээл хавчуулчих гэж оролж моролдоо тэгэл нөгөө хэдтэй нэг амар ингээ өөрийгөө батгаж харуулах гал тий би нэг гитар тоглолт шүү ингэдэж шүү гэл нэг худлаа нэг дэлийж орж иж мэрэл тий Тэдэг байсан болохоор яг төгсөөд яг амар тийм шүүмжлэлтэй хандаад байгаа шүү. Гэхдээ төгсөөгийн яг уг нь айгуу тийм боловсон тийм юм баха. Тийм. Уг нь аль тийм. Манай панелист ч гэсэн хэлжсэн дээ төгсөө ингээд ямар ч юм болж исэн тэнд байгаа хүмүүсээ амар нөө яд магтдаг те одоо өөстө гоё яриа өрнөж шүү манайхаа өөстө гоё тоглоом болж шүү бөөнөр өөстө гоё шүү гэд тэр нь бол үнэхээр гоё санагцсан. Харин за тэгээд тэр ярилцлага маань дуусаад манай урлагийн үслэг хийхэр болсон байгаа даа тийм. Энэс амар гоё байсан. Ингээ хүмүүс ерөнхийдөө бол бэлдэж мэлдээд тэгээд манай урлагийн үслийг ойлгомжтой манай өнөөдрийн илч Трей маань хөтлсөн байгаа. Трей бол зүгээр ингээ хөтгчийн ажлыг бол зүгээр тултлан сайн хийж байгаа юм те. Бараг Мокогийн ажлыг болох гэдэг юм шүү те. Бараг Моко энэ анги дээр бүр гарч ирсэн ч хөө. Үүндээ Моко ерөөсөө хэрэгцээг бодоод нарсан те. Моко амарч исэн ах. Өө дараагийн сизнийг хөтгч Трей явал яах вэ? Йоо нэр тоглоомч өөр тэх юм бол аална. Харин за тэгээд манай урлагийн үслэг маань ихэлсэн. Эхний юм маань тод байгаа те. Тод нэг юм үжгэлсэн. Яг хөөрхөн байсан. За тэгээд бушгаа 2 дахь хүн рүүгээ оръё. 2 дахь хүн маань нацгаа дуудсан байгаа гитар дээр. Oasis Wonderwall дуулсан. Яга хөөрхөн. Яг ямар мэдрэмж төрүүлсэн гэж хамд ярий заяа. 10 жил заяа ингээл 100 найрамдал ингээд туслан ингээл ирээл те. Найрамдч ингээд бас ингээд урлагийн амар үзүүлдэг байхгүй. Тэрэн дээр ингээл нэг тийм нөгөө бүлгийн нэг залуу гитар дээр дуулаад тэгэл ингээл крашладаг тэр нэг мөч байна да. Тэр мөчийг маань эргэн сануулсан. Зөвхөн эргэн сануулсан гэдэг байгаа шүү. Би тэгсэн гээгүй. Тийм дотор байгаа тэр нэг жаахан охин байгаа штэ. Тэр охиныг мөн сэргээж гаргаж ирсэн. Тийм үзэл болсон. Би шинэ нэг хөгшөө авгаа мэдэрч төрүүлээд юм л да. Чи тэгвэл надад гитар дээр дуулж өгч чи яасан? Өгчээл та өгч наа Wonderwall-ыг чи гитар сурж байгаа хүн болго анхны яг гэж суртын заяа. Тэгээд сур заяа. Дуулчи. Дуулчи. За тэгээд дараагийн хүн маань болохоор Индра гатаа Индра шүлэг уншсан. За түүний дараа төгсөө дуулсан. Төгсөө дуулж байхдаа золоог ингээд өрөөд зулаатай ингээд хамт бүжиглээтэй дуусчаад золоогийн хац дээр нүсэх гэж оролцоо те. Тэрстэй. Жаагаygүйсэн. Яа тэрстэй. Төгсөө яага золоо гэдэг байгаа юм бэ? Мэдхгүй бүр. Мэдхгүй би бүр гайхаад байгаа. Тэгээд түүний дараагаар золоо болохоор нэг тийм фитнес үзүүлбэр үзүүлсэн те. Гэхдээ ерөнхийдөө нэг гоё сайхан бие хараад өнгөрсөн. Тэгээд жин болохоор APT-д болсон байгаа тий. Тэгээ өөрөө ч гэсэн би нэг хайхтар дуулдаг зүгээр ингээ гоё vibe-тай. Тэгээ манай бусад орсоч гэсэн хөөрхөн бос ширэл бүжиглэмжлэл дэмжээл те. Тэр нэг хөөрхөн гэсэн те. Тий. Дим димэндээ дээс өрчөндөө гэж дууссан да. За тэгээ дараагийнх нь хүн маань болохоор хасаа байсан. Хасаа шүлэг үйсэн, өрөнд зориулаад. Яхаа одоо нүүш болсон өөр. Тэгээ ерөнхийдөө бол үнэл хэлээ би бол бүтэн үзэж чадаагүй шууд гүйлгсэн. Амьдралын минь юу намгийн гоё гэж алт мөнгө алмаз эрдэнэ лав биш. Миний сонирхох зүйл ямар ч байсан энэ лав биш. Гасаа уучлаарай. Зүгээр л хасаг харахаар зүгээр кринжэд байгаад л болохгүй байхгүй юу? Тэр яг үнэ хэлээ заа. Надад шүлэг нь нэг гоё санагдаг. Өрн араас нь шүлэг унсан те. Тэгсэн чи өрнгийн шүлэг амар тийм сэтгэлд амар хүрсэн. Тийм. Би бол ойлгочихсон. Тэгж ерөөс хөрөхгүй байхгүй юу? Зүгээр хасаагийн шүлэг л болонгууд зүгээр хоосон хий хоосон тийм дүрслүүд ингээл араас нь нийлүүлсэн. Анх чамаг тэрхэд хөрөлдсөн тэр хөрөлцөл араас чинь хараад тэрвэрэд бамгаар бүлэглэл айсан гэж чинь ялдан татагдах тэр татагдал амьдралд минь гэрэл болон орж ирсэн солон юм уу чи баярлаа. Татагдаж буй тэр таталцал тэр сүүл холболтой толгой холболт энэ ч гэсэн нэг айхтар нэг яг нэг гойж байгаагүй дөрсүүд нь ч гоё байгаагүй нэг зүрх сэтгэлээсээ бас нэг ярьж байгаа юм шиг бол ерөөсө санагдаагүй байхгүй. Уг нь л энэ хүн чинь зөндөө олгоо битсэн гэдэг байгаа шүү. За тэгээд баг болорцсон болоод усуу юу болоо те. Түүний дараагаар нь зэтүүл агсаа хоёр маань нөгөө нэг 3030 гээд дууг өгүүлсэн гэх юм уу? Дуу тамирын уншсан ч гэх юм уу? За битгүй би л нүгээс үзэж чадаагүй гүйгээд өгсөн. Тэр каракет нэг найз нараа орчоод нилээн бүр ингээд тасардгийн даваан дээр те. Яг дууны явцсан. Тэгэнгүүт дуулж байгаа шиг санагдсан. Higher fucked up Мэж хаяа эмошан досон бодогдоод миний хамуудыг ямар ч хүмүүс үзэж орох. Sorry гэхдээ тэгэл ер нь бол чигтэй яг тэгдэл лээстэй.
би яг тэр үеэл ярьж штэ. Тасардгийн наан ингээл дуултаа те би бинийгаа төрчихсөн. Яг чи болон танаа найзуудын каракул харагцсан. Надад бол. Тэгээд түүний дараагаар хонгор бүр алсан тий. Хонгор маань жоо нэг тийм модерн бүжигтэй Contemporary тийм бүжигсэн. Өөрийнхөө нүрээ ингэж тийм торон юм давуугаар ингээд халуулаад амар тэмдэлэг амар гоё. Тэгээд тэр нь ер нь бол нүүрэнд нь арай илүү сатаарахгүйгээр биеийнх нь хилэмжээ илүү нэг тодтогох гэж те. Тэрийг үзэж байхад золооч гэсэн бүр ингээл ам гацсан. Йоо гэл. Тэр яг хонгорын тэр гарны хөдөлгөөн тэр экспрешнүүд нь бүр үнэхээр next level. Яг хонгор бол үнэхээр ингээд өөр тийм өөр ертөнцийн те тийм өөр галактикаас ирсэн. Тийм артистик хүн гэдэг бол Тийм болохоор энэ хүнийг манай монголчууд угаасаа ойлгохгүй байхгүй. Тийм шүү дээ. Монголчууд бол угаасаа LGBTQ те тэгэл гей, лесбийн хүмүүс хараад угаасаа л дургүй байж таа. Тэгмэд хонгорчин гол нь Берлинд өссөн герман хүмүүс ямар байдаг вэ? Герман тэр чинь бүр ингээд тэр одоо өөрийгөө экспрешн энэ чинь бүр ингээд туллаа хөгжсөн орн шүү дээ. Тэ гей биш хоёр эрэгтэй хүн хоорондоо үнэлсэх болвол нэг айхтар бүр пүү па гэдэг юм ерөөс биш байхгүй юу? Харин тийм. Тэгсэн тэгэл Герман, Европын ер нь бол тэр урдлаг хэр хөгжсөн бэлээ. Тийм шүү дээ, тий. Тэгэл яах вэ? Угаасаа хонгорч гэсэн угаасаа тэгэж доромжлж байгаа ч гэсэн айхтар яахгүй хөө. За тэгээд түүний дараагаар Амраа бас өөрийнхөө бичсэн хамгийн анхны дууг ер нь бол дуусан тий. Тэгээд Амраа ч угаасаа бусад танигдсан дуучин. Тийм болохоор үнэхээр гоё дуусан. Тэгээ өөрийгөө ч гэсэн би угаасаа ингэж нэг дуулдаг болохоор намайг энэ шүүлтээс хасчаарай. Тий. Бусдаа бас боломж олгоё гэж хэлсэн. Тэгээ энэ дээр нэг Амраагийн дуулж байгааг харж буй Нацгагийн гарц ус классик. Тэрээсээ хөргөмсөн тий. За тэгээд сүүлийн үзэлбэр маань болохоор Trey Turnitin дээр нэг тийм үзэлбэр үзүүлсэн байгаа даа тий. Тэрээс алсаас ёо тэр яаж тийм амар одоо булчинлагтай ер нь том битээ хүн тийм амар agile одоо хөдөлгөөн сайтай бие тэгж амар өдөрчин дээ. Тэрс аюу мундаг байгаа маа. Trey бол үнэхээр мундаг залуу байлаа. Trey cool залуу лээ. Тэгээд урлагийн үдлэгт маань мэдээж манай хонгор ялсан байгаа. Нэрээс маргаан байхгүй. Энэ анги маань би эндээ захаа бичээд дууссан байгаа оролцогч нар маань. За тэгээд дараачийн анги дээр болохоор захаанууд маань эзэндээ очих байх. Тийм болохоор дараагийн ангийг бүр дисэн ядан хүлээж байгаа. Тэгээ бодвол 8 дугаар ингээ хаслын ингээ авах тий. Магадгүй тий. Тэгээд 5 6 дугаар анги маань дууссан байгаа. Ерөнхий сэтгэл ямар байсан бэ? Тэгээ надад бол яг энэ шинээр оржсон хоёр залуу бол үнэхээр таалагдсан. Амар хөөрхөн цаашаа ухаад юм гарч ирэхээр тийм залуу санагцсан. Хоёр охин бол өөрсдөө нэг айхтар сайн танилцуулж чадаагүй тий. Тийм байгаад байгаа санагцсан. Тэгээд хурдхан л ер нь бол бусадтайгаа сайхан ингээ нийлээ вайблаа явахгүй бол хасагдсан шүү. Одоо манай Даяанаг харалаа тий. Тэгээ байж байгаа л хасагдсан. Тэгээд Стүла бол үнэхээр таалагдж байгаа гэж хэлсэн. Стүлагийн character development бол аюу хөөрх яваад байгаа. Анх орчсноосоо гоё ингээд өөр яваад тэ. Өвлийн хасаа хоёроос хөөрхөн л байгаад лээ. Гэтэ надад бол тэр хоёр нэг таалагдахгүй байгаа. Гэтэ тэр хоёр хөөрхөн байлээ. Би бол өвлийг Trey-тэй хамт байгаасаа гэж бол хүсэж байгаа. Таашаа. Тэгээ юу болохыг л харах үлдлээ. Манай Амраа нацаг хоёр бол үнэхээр хөөрхөн блээ. Амраа бол бүр үнэхээр жинхэнэ эмгтээлэг байдлаа харуулж маруулал те. Хөөрхөн яг эмгтэн хүн болцоо байгаа байхгүй. Тийм ээ. Надад нацгаа орж ирж байгаад үнэхээр баяртай. Тэгээ цаашдаа золоо хонгор хоёр бас хаа өрхнөө харчлаа те. Надад харин золоо яг сүлд хэнийг сонгох вэ гэдэг нь амар сонирхолтой байгаа байхгүй. Тийм. Одоо золооч юм болохоор яг Цэтүлэ өөрийг нь сонгосон бас сүүл өөрчлөлт байгаа нэг таалагдаад байгаа гэдгсэн шүү дээ. Тэснэ бас цаагаараа нөгөө нэг төгсөөтэй бас ярьсан юмнаас хөөрхөн таалагдсан гэж байна те. Бүр хамгийн их таалагдж байгаа нь хонгор юм шиг байл. Тий. Одоо тэгээд дараагийн анги дээр л гоё юм гарах байхаа. Бүгдээрээ дараагийн ангийг тэгсэн ядан хүлээцгээе. Тэгээд дараачийн хүртэл түр бай. 5 6 дугаар анги ямар байсан талаар комент үлдээгээрэй. Миний бодлоо амар гоё илаа. Одоо л яг энэ шоу гоё болч эхэлж байна. За тэгээд та бүхэн манай Тэнгисийн ирэг дээр season 2-ын өмнөх ангиуд дээр хийсэн бичлэгийг үзэх хүсэж байвал энэ дээр гарч байгаа плейлист рүү ороод бүгдийг үзээрэй. Түр бай. Bye bye. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Bye bye.